эрхэм үзэгчдээ таалныхоо амгаланг айлтгая. Сэтгэлийн гэгээ нэвтрүүлгийн манай өнөөдрийн хүндэт зочин 7 дугаар дүрийн наран үнчин гэгэнтэн ирээд байна. За амгалан байна уу та? Миндээ амгалан. За сар шиндээ сайхан шинэлсэн үү? Сайхан сар шиндээ сайхан. За сайхан шинэлээ. Хэдэн өдөр золгоодоо? Золгоод маш өргөн болдог. За гэгэнтэн сэтгэлийн гэгээ манай нэвтрүүлгийн хүндэт зочин та байна. Тэгэхээр манай залуучуудыг зүрх сэтгэлээ даг гэж одоо ийм сургамж их байдаг. Энэ одоо ямар учир шансантай вэ? Сайн муу хүн гэдэг бол одоо сэтгэлээс хамаарна. Хичнээн эрдэм мэдлэгтэй байгаад одоо санаа муутай, сэтгэл муутай байх юм бол тэр эрдэм мэдлийг төдийлөн үр дүн гарахгүй бусдыг хорлох юм уу, буруу зүйл рүү явах хандлага бас байдаг. Харин сэтгэл сайтай, бусдыг бодсон сэтгэлтэй, тэгээд дээрээс нь эрдэм мэдлэгтэй байх юм бол одоо үр дүн нь амьтны тус буйны сайн үйл болно гэсэн үг. Одоо жаргалтай байхгүй сэтгэл зүгээс голцоо хамааралтай. Тэгэхээр бидэд одоо эрдэм мэдлэг боловсрал эзэмшнэ гэдэг эцсийн үр дүн бол жаргалтай байхын тухайд хийж байгаа зүйлүүд гадна талд хичнээн юм бүтээсэн ч гэсэн тэр байдал дээр сэтгэл ханамж авахгүй бол тэрийг хөлс хөдөлмөр төдийлөн бас үр дүнгүй болчих гээд байна. Тэгэхээр одоо бид хэдийн сэтгэлийн боловсрал гэдэг бол маш чухал байна. Одоо нэг инженер хүн байлаа гэж бодоход тэр мэдлэг нь яг ажлын талбар дээр л ашиглагдаж байгаа. Харин сэтгэл рүү чиглэсэн сэтгэлийг амгалан байлгах, ухаалгаар имийг одоо учирчилгааны үүднээс харах, тэгээ хайр инэрлийн энэ одоо эрдэм мэдлэг гэдэг бол сэтгэл рүү чиглэсэн байгаа болохоор сэтгэл байнгын хөдөлтөй, байнгын одоо ашиглагдах хэрэгтэй мэдлэг байна гэсэн. Тэгэхээр одоо бид хүн бурхны шинийн сургаал номонд зөвхөн сүсэг төдий хандах биш, яг учирчилгааны үүднээс судлах юм бол ямар ч нөхцөл сэтгэл зүйд амгалан байх, жаргалтай байх маш нэрээ арга зам. Тэгээ номын зүгээс харж үзэх юм бол гадна талын асуудал бэрхшээлгээд байгаа зүйл мөн чанар нь одоо бид хэдийн сэтгэлийг хямраах, тавгүйдүүлэх ямар чадалгүй зүйл гэж үздэг. Тэгэхээр одоо гадна талын асуудал бид хэдийн сэтгэлийг хямраах чадaltaй байсан бол ямарваа нэгэн таагүй мэдээ болоход сонсоогүй байх сэтгэл хямрах хэрэгтэй. Жишээ нь одоо таныг ч юм уу хин нэгэн үтгэх, муулах янз янзын боллоо гэхэд мөн чанарын зовоог чадaltaй байсан бол сонсоогүй байхад хямрах хэрэгтэй. Тэгтэл тийм биш байна. Сонсож иж тэгээ тэр байдал дээр ямар өнцгөөс харж байгаа байдлаас тэр хүний амгалан байх уу, зовлонтой байх уу гэдэг шийдэгдэж байна гэсэн. Яг энэ сэтгэл хямрал тавгүй байдал гээд байгаа зүйлийг яг шудраг оюунаар учирчилгааны үүднээс харах юм бол ямар ч одоо логс гэдэг учирчилгаан суйрлаагүй нэг буруу бодол тэр байдал дээр хэтрүүлэхтэй итгэсэн итгэлэл бид хэдий хямраагаад байдаг гэсэн. Тэр буруу бодлыг учирчилгаан суйрлсан зөв өнцгөр харах ухаалал бурхны шинийн сургаал номонд байна гэсэн. Сэтгэлийн амар амгалан гэдэг бол одоо бурхны одоо том сургаал л да. Тэгээд нэг өдрийн сэтгэлийн амар амгалан 1000 өдөртөө тэнцэнэ гэж бас байдсан байлээ шүү дээ. Тэгэхээр сэтгэл амар амгалантай байна гэдэг чинь 1000 өдөр баг 3 жил амгалантай явна гэж агуу юм аа. Тэгээ энэ одоо сэтгэлийнхээ боловсралтай холбоотой юу? Энэ ямар учир байна? Бид хэд ямыг үнэн зөв таньж мэдээгүй, мэдгүй ирэхээр л одоо энэ айдас тавгүй байдал. Тэгээ тэр мэдгүй ирэх нь одоо бий болж ивэл бусд намаагүйс аминч үзэл хүчтэй байснаар одоо над руу ингэх болов, тийх болов гэсэн юм айдас тавгүй байдал үүсэж ирж байгаа. Тэгэхээр тэр байдлыг одоо зөвхөн өөрийгөө бодох биш. Бусдыг бодож инэрч хайрлсан нэмж сайхан сэтгэл заяа явах уу би яг бусад гээд ирэх үед сэтгэл маш амгалантай болж ирж байгаа. Тэгэхээр бид хэд одоо нэмж сайхан сэтгэл бусдад жаргал хүссэн сэтгэл хүчтэй байх тусмаа л одоо бусд руу уурлах, хатаархах, хор хүргэх, бусдыг муулах байдаг юм уу? Энэ муу сэтгэлийн хүч суларч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ муу сэтгэлийн хүч сулрахын хэрээр дотоод сэтгэлд амар амгалантай байдал үүснэ. Өөрийн сэтгэл амгалан болоод ирэхээр эргэн тойрны хүмүүстэй айдасгүй тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлж байна, буюу хурааж байна. Үр дүнд нь бид хэдийн нөгөө хүсдэг аз жаргал, амар амгалан, үйлс бүтэмжтэй байдал гэдэг бол шалтгаан нөхцөл ирэхээр үүсэж байгаа. Тэгэхээр одоо ухаан дээр суурилсан тийм сайхан сэтгэлээр бусдад хорлоггүй явснаар эргээд өөрт жаргал сайн сайхан зүйл ирэхээр байна гэсэн. Одоо зөвхөн сэтгэлийн даг гэдэг бол бас өрөөсгөл ойлголт байна. Хүнд ямар ч одоо
тэр үеийн сэтгэл хөдлөлөөс хамаарат буруу бодолж орж улна, янз бүрийн бодолж орж улна. Үр дүн нь одоо бусдад хорлоггүй зүв байх тэр байдлыг ухаанаар ажиглан шинжилээд тэгээ тийм зүйл байвал одоо сэтгэл зүйн хувьд бол тэр байдлаа даах нь бол хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Бурхны шинд одоо сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, бусдад туслах хэрэгтэй гэдэг бусад чичнүүд ч гэсэн бас тиймэрхүү байдлыг номлодог. Тэгтээ тэр ухаан дээр суйрлах шаардлагатай байна гэсэн. Одоо бид хэд өглөгч хүн гээд тий одоо хүн зэвсэг гуугаа тэр бол өвч болохгүй шүү дээ. Эсвэл аригт арсан муу юм гуугаа өвч болохгүй. Мис зэвсэг одоо биелгэнд явдггүй үстэй. Тэгэхээр үр дүн нь бусдад хэрэгтэй байна уугүй юу гэдгийг ажиглаад тэр тийм байх юм бол харин сэтгэлээ дагаад явж болно. Тэгээ дээрэс нь бид хэд одоо сэтгэлээ өдөртөж жолоодож чадахгүй байна. Яг омогшод байдаг. Зүрх сэтгэл байл омогшод дээшээ дэврээд байдаг. Энэ одоо бас бэрх юм аа. Тэр бас ухаан дээр суйрлах шаардлагатай. Одоо хин нэг орж ирэл бид хэдийг уурлуулах, хямраад чадчихна гэдэг бол бид хэд сэтгэлээ жолоодож чадахгүй нөгөө хүнд жолоодлого хүчээд байгаатай ялгаагүй зүйл болж ирнэ гэсэн. Одоо тэр намайг уурлуулсан гэх үед тэр хүн өөрийг жолоодод байгаа юм шиг. Би өөрөө уурлсан гэх үед жолоодлого арай өөр юм гарт. Уурлахгүй байх нь ч гэсэн өөрийн сонголт болж ирж байгаа. Тэгэхээр одоо хин нэгэн орж ирэл бид хэдийг хямраад чадчихна гэдэг бол одоо тэр хүн жолоодлого өгөөд жаргалтай байх, зовлонтой байхыг тэр хүн шийддэг юм шиг болчих гээд байна. Тийм ээ. Тэгэхээр одоо яг үнэндээ бид сэтгэл зүйн хувьд уур шунал атаархал энэ муу сэтгэлийн эрхэнд нэгэсэндээ бид хэдийг удирдах байгаа босс дарга гэвэл энэ муу сэтгэл удирчаад байна л гэсэн. Тэгэхээр энэ муу сэтгэлийг одоо сайхан сэтгэлтэй, ухаалаг, бусдыг бодсон төвчээртэй юм зөв дараагаар солих шаардлагатай байна да тийм ээ. Тэгэхээр зүрх сэтгэлийнхээ өөрөө эзэн нь болоод яг юунд сэтгэлээ явуулахгүй гэдгийг ухаанаар ажиглаад эзэн болж иж тэгвэл тэрний дараа харин сэтгэлээ даах юм бол өөр ирэхтэй болж байна гэсэн. Тэгэхээр энэ сэтгэлээ өөр ирэхэнд оруулахын сургалт номыг бол сайн анхаарах шаардлагатай. Тэгэхээр л нэг боловсрал сэтгэлийн боловсрал гэдэг чинь ингээл өөрөө аяндаа цаанаас урсаал ургаал гараад ирдэг юм биш үү? Тэгэхээр бас нэг юм байх юм. Сайн явах санааных эзэн хичээвэл заяа хичээнэ. Гэтэл энэ хүн болгонд хүртээмжтэй биш. Хичээгээл байна, заяа нь хаана байна? Одоо энэ чинь ямар утга учиртай юм бэ? Энэ тэргээл бас бохимддог болсод бас байх юм. Хаяа. Бид хэдийн сэтэл зориг бас юунд хичээл зүтгэл гаргахаас их хамаарна гэсэн. Одоо Бурхны шинд 3 янзын залхуу байна. За би маргааш үлээ гэж хойшин тавиад байна. Хоёрт одоо би чадахгүй болов гэдэг өөрөө хэр доор тавих. Гурав дахь нь бол өглөөнөөс орой тасралтгүй хичээгээл үр дүн нь одоо хилэнцэн үйл ан гөрөө хийх, зовлон тарих юм уу? Тийм хичээл зүтгэлийг бол Бурхны шинд бол хичээл зүтгэл гэж үздэг. Залхуурал гэж үзэж байна. Түүний оронд баг сайхан амраад унтчихсэн баг дээр гэсэн. Тэгэхээр хичээл зүтгэл үр дүн нь буйн туршсан зөв зүйлд одоо хичээх нь бол маш их хэрэгтэй. Тэгээ буйны зөв зүйлд ингээ хичээгээд буйнд шамжих тохиолдолд жоохон барцад эднэр гарах. Тэрнийг одоо барцад мөн үү биш үү гэж хэлэхэд бас хэцүү байна. Ганц энэ нас биш бид маш олон төрлийн үйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр урд насны хилэнцгийн үр дүн арилж ийж бас болно. Одоо жишээ нь за эвгүй жишээ гэж магадгүй те. Цаазаар авахгүй гэжсэн хүнийг нэг хуруугаан тасдуулаад амьд үлдээвэл баяртайгаар үлдэж гин гэж байгаа ш. Жирийн нэг хүний хуруу тасрал бүүн зовлон болно. Тэглэх байх. Тэгэхээр одоо бүр ирээдүйд ирэх байсан муу үйл жижиг зүйлээр солигдоод арилах бас тийм тохиолдол байдаг. Тэгэхээр гадна талын асуудал бүр хямрах бас шаардлагагүй. Эсвэргээрээ гадна талд нэг хамжилттай ингээд бүтээд юм дэлгэрээд байгаа юм шиг гэрнэ. Тэр байдал дээр омог үүсэх нөгөө нинж дороод сэтгэл ингээд муудаж ирэх юм бол тэр амжилт гэхээс илүү бараг барцад гэж бол. Тэр сэтгэл доройчлох юм бол тэр бас тийм төдийлөн сайн зүйл биш байна. Харин асуудал байсан ч гэсэн тэн дээр одоо шантрахгүй сэтгэл дулам нинж хүчтэй болох өөрт байгаа зовлон ойлгоод ирэхээр хүн хийгээгүй үлдээ учрахгүй гэж. Тэгэхээр зовлон хүсгүй бол байгаа юм чинь урдны санаатай санамсаргүйн муу үйл хийжтэй. Энүүгээр муу үйл барагдж байна да. Би цааш тань зовлон хүсгүй юм чинь муу сэтгэлийг улам төвчээгээд өөр дөрөө нэг тийм бодол. Тэгээ бусдын зовлонтой байдлыг хараад ирэхээр тэр амьтад хүртэл одоо адилхан зовлон хүсгүй байгаад тэгэхээр энэ зовлонгоос нь салгыг гэсэн улам нинж иднэр хүчтэй болж явах юм бол тэр үл харин жинхэнэ амжилт.
сайжирч ин зөв хичээл сэтгэл болж байна гэж хэлж байна. Тэгэхээр бүх юм сэтгэлээс гэдэг нь л одоо урган гараал урсаад байх юм да. Тэгэхээр энэ дүгнээд хэлэхэд бол одоо хичээл зүтгэл гэдэг бол үр дүн амьтны тус зөв зүйлд хичээх хэрэгтэй байна. Зөв зүйлд хичээж яхад одоо гадна талд жоохон асуудал эднэр гарах бол муу зүйл хаагдах бас боломжтой гэсэн том барцд хаах. Тэгээд дээрэс нь сэтгэл зүй улам сайжруулах юм бол тэр бол маш сайн үр дүн байна гэж хэлж байна. Тэгээд сэтгэл амгалан биш муу сэтгэл хүчтэй болоод гадна талд юм дэлгэрээд идэг тэр тэгээд тэр дэлгэрч яах гэж анхээр жаргалтай байх гэдэг шүү дээ. Муу сэтгэл хүчтэй болохын хэрээр тэр зовлонтой байдал нь л гэсэн гэсэн. Тэгэхээр сэтгэл сайжрах, муу сэтгэл багасч явах юм бол тэр хүнд бол жинхэнэ амжилт ирж байна гэж. Их л хичээх юм да. Тий. За, Нарун Чингэгэнтэй их сайхан байна. Та сүсгтэй олондоо энэ хүүхэд залуучуудаа зориулж юу хэлмээр байна? Одоо хилэнцэн үүлээс зовлон, буйны үүлээс жаргал гарч. Тэгэхээр энэ насанд эдэлж байгаа зовлон бүхэн зөвхөн амийн үеийн хичээсэн муу үзлээс үүдэлтэй байна. Энэ насанд эдэлж байгаа жаргал бүхэн бусдыг бодсон сэтгэлээс үүдэлтэй байна. Тэгэхээр одоо галын цог хатгачаад түүнийг одоо тавихгүй бол түлэгдэл зогсохгүй шиг энэ аминч үзлийг бусдыг инхрэлээ хайрлсан тийм нинж сайхан сэтгэлээр солихгүй бол төгс гэгэрэл байтугай энэ насанд зовлон тасрахгүй гэж үздэг. Тэгэхээр энэ нийгэм тулгамдаад байгаа энэ нэв тэмжингүй байдал энэ асуудал бэрхшээлгээд байгаа зүйл ихэвчлэн л бид хэдийн аминч үзэл муу сэтгэлээс үүдэлтэй болохоор муу сэтгэлийн мөн чанар нь өөрийн сэтгэлийн амгалан байдлыг үгүй болгоо бусдын жаргалтай байдлыг бүснүүл хорлох сэтгэл байна. Эсрэг ерөндөг нь бусдад жаргал хүсэх. Тэгэхээр энэ жаргал хүссэн сэтгэлийг л хүчтэй бие биетэй дадуулж хоорондоо эв нэгдэлтэй байж тэгээд уулзсан ч гэсэн бие биетэй дан сайныг ярих энэ нинжийг хүчтэй болгох энэ талын одоо дадлыг л хүчтэй хийгээсэй гэж хүсэж байна. За гэлэлээ танд. За. Танд өөдрөг сайн сайхныг өрөөе. За. Эрхэм үзэгчдээ манай сэтгэлийн гэгээ нэвтрүүлгийн энэ дугаард 7 дугаар дүрийн Нарун Чингэгэнтэн байлаа.